Одоо 70-80 жил одоо түүхэнд бий болсон төрийн томоохон өмчүүдийг хувьчлагын асуудал орж ирж байна. Тэгэхээр энэ хувьчлалын зорилго нь бол мэдээж компани одоо заслахыг сайжруулах, нэмж хөрөнгө босгож одоо үйлдвэрлэл технологиг сайжруулах гэдэг юм гээл ойлгож байна. Гэхдээ өнөөдөр энэ хувьчлалыг нээлттэй биерж ир гэж яриад байгаа. Сонсоход гой сонсогдож байна. Тэгвэл түрүүний гишүүдээ хэлдэг чи тэр 90 оноос хойш манай өнөөдрийн нийт иргэдийн хэдэн хувь нь энэ хувьцаа биерж энэ талаар ойлголт мэдлэгтэй байна уу нэгдүгээрт. Хоёрдугаарт хөрөнгө мөнгөнийх нь боломжоо хэр байна вэ? Их ихэн зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа. Тийм учраас бол одоо энийг түрүүний сайн зоригийн гишүүний хэлдэг шиг тодорхой зорилтод эсвүүдээр боломж хязгаартаагаар хувьчлах энэ асуудлыг яриул яасан юм бэ гэдэг ийм санал байна. 1990 оны үед бол одоо бүгдийг нь хувьчлалын ерөөсөө төрийн өмч гэж байхгүй гэдэг нэрийдлийн дор бүх үйлдвэрийн аж ахуйн нэгж байгууллагуудаа ихэнх нь хувьчилсан. Гутал үйлдвэрлэдэг байсан гутлын үйлдвэрийн ажил чинь ирээнээс гутал зөөдөг болсон шүү дээ. Годомжинд гарцгаасан бүгдээрээ. Тийм учраас тийм гашуун алдааг бол бас бити давтаасаа гэдэг ийм одоо бас хүсэл эрмэлзэл санал байна. За ажилчдад хувьцаа олгохын асуудлыг бол энэ төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд бас тодорхой хэмжээг оруулж ирэх хэрэгтэй байгаа. Бид нар ер нь ажилчид гэдэг чинь ард түмний нэгийнх нь томоохон хэсэг. Ажил хөдөлмөр эхэлж байгаа хүмүүс. Эднэрт бол одоо цалингаас гадна нэмэлт орлого бий болгох, үйлдвэрийн аж ахуйн нэгж байгууллагада тогтвор суурьшилтай ажиллах. Дээрээс нь олон улсын одоо туршилсан арга ESOP гэдэг хөтөлбөр байдаг. Ажилчдад нь тодорхой хувьцаа олгохоор дотроос нь хулгай хийлэгдэг. Тогтвор суурьшилтай ажилладаг. За мөн дээрээс нь одоо орлого нэмэгддэг. Тийм ийм одоо зүйлийг бол одоо шинэ хууль орж ирсэн үед оруулж ирж шийдэх ёстой байна. Энэ тал дээр одоо яг ямар байр суурьтай байгаа вэ? Би Бямцогт сайдаас бас асуумаар байна. За мөн Цэнгэл дарга бас энэ талаар өмнө бид нар бас ярилцж ирсэн тийм үү? Нэг захирал очиод одоо хүнээ бага томилоод баахан тендер ингэж оруулах гэдэг. Хажууд нь хараа сууж байгаа инженер техникийн ажилчид, компани гэсэн сэтгэлтэй олон мянган ажилчид бий. Төрийн өмчийн компаниуд, орон нутгийн өмчийн компаниуд бүгдээрээ хулгай хийдэг юм шиг ингээд популизм байдлаар ярьдаг нь бол би буруу гэж хардаг. Компанига дампуурчаасаа битээ ашиглахгүй ажилласаа гэсэн бодолтой нэг ч ажилтан байхгүй. Тийм учраас энэ ажилчид бол энэ хувьцаанаас хүртэх хэрэгтэй. Би бол одоо уулын байжуулах Эрдэнэ төлтөр ГОК-ыг тэр цэнхэр ягаан тасалбар нь одоо авдрандаа хадгалаад 30-40 жил болж штэ. Энийг одоо яг ийм гашуун түүхт автахгүй тулд Эрдэнэ төлтөрөөс ахуулаад доктор суурьшилтай ажиллах зал дээр бол Эрдэнэ төлтөрийн захирал ямар бодолтой байдгийг би энэ талд ажилчтайгаа ярилж үзсэн үү юм. Манай энэ бусад төрийн өмчийн компаниуд. Тийм учраас энэ тал дээр бол одоо зүйлийг тодорхой саналыг бол хэлмээр байна. За Эрдэнэтийн хувьд 49% одоо маргаан тавга гэж ойлгоод байгаа. 49% маргаан нэг тал руу эцсэн шилэгдэг байхад дахиад 10% асуудал бүр доошгүй гэж ярьж байна. Эргээд энэ алстаа энэ чинь ер нь одоо Эрдэнэтийн хувьчлал гэдэг энэ зүйл рүү орчих үедээ. Ганц одоо манайхны одоо сайлын үнэ. Бүс нутгийн одоо хамгийн чухал үйлдвэр. Тийм учраас энэ тал дээр 49% асуудал юу болоод байгаа юм бэ? Нэг хувийг ч гэсэн хувьчмаарг байгаа байхгүй энэ асуудал эцсэн шийдэгдэл. Энийг бол одоо хэлмээр байна. За цахилгаан холбоон дээр бас хэлье. Би энэ шууд нь харилцаа холбооны зарим салбарт ажиллаж байгаа хувьд бол мэдхийн түүхийн. Цахилгаан холбоо компаниг үн цэнэгүй болсон шалтгаан нь ерөөсөө өөрийн телефоны эрхийг өгөөгүй шүү дээ анханасаа. Тэгээ хувийн компаниуд нь лоббидод өгүүлдэг байсан. Тэгжээж унгааж агаад тэгээ одоо үр ашиггүй ажиллаа гэдэг нэг талаас нь дүгнэлт бол их буруу шүү. Тийм учраас бол одоо төрийн өмчийн компаниг харин төр нь өөрөө унгаах юм одоо лоббиг хийж ирсэн ийм гашуун түүхүүд бол бас байгаа гэдгийг бол хэлмээр байна. За Монгол шуудангийн хувьч гэсэн ялгаа байхгүй те бас тодорхой хэмжээг нь хувьчилсан. Дараа 1 минут нэмээд авчи. Эрдэнэт гишүүнд нэмэлтийн минут. Монгол шууданг одоо тодорхой хувьчилсан. Гэхдээ Монгол шуудан чинь үндэсний одоо манайх шиг тархаа бодрохаа газар шуудангийн төрийн бүх одоо харилцаа холбоо сонгуулийн одоо хууц зүйнээс ахуулаад бүгд явдаг. Тэгэхээр энийг одоо 100% хувьчлаа гэдэг дээр одоо хэр зэрэг одоо юу байгаа юм бэ? За станцуудын хувьд бол хэллээ. Бас олон хэлсэн учраас би бол ялангуяа түгээх бол хувьчилж болохгүй гэдэгтээ бол санал нэг байна. За Мяд компани гэдэг одоо хэр зэрэг алдагдaltaй ажилладаг байгаа юм. Би зүгээр алдагдлыг асуусан нойтон төрөөсөр хэдэн онгоцны төрөөс төлчихсөн байж байгаа. Эргээд буцаад нэмэлт баахан орлого олох боломжтой. Харьцангуй бас боломжийн ажиллаж гэнэ үү гэдэг ийм зүйлийг бол одоо бас хараад байгаа. Ямар ч одоо улс үндэснийхээ одоо агаарын тээврийн компанид бүр нэмэлтээр мөнгө өгдөг шүү дээ. Тэгж өрсөлдүүлж байгаа. Одоо энэ Корея, Air China эдгээр чинь бүгд нэмэлт төрөөс дэмжлэг үзүүлж дэлхийн зах зээл дээр өрсөлддөг юм. Тийм учраас энэ нээлттэй болон хувьцаат компаниудыг бий болох асуудал дээр бол бас зарим компаниудаар нэрээ нэг хүлэхэд бол
дэндүү яарсан юм биш үү гэдэг юм бас санал байна. За улсын хурлын гишүүн Болдын Жавхлангийн урилгаар Дархан уул аймгийн ерөнхий боловсролын оюуны ирээдүйн сургуулийн 12 дугаар ангийн 1-р бүлгийн багш сурагчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонд танилцж байна. Багш сурагч нартаа сурлагын өндөр амжилтыг хүсье өрөөё. За бэмцэгт гишүүн хариулна. За түрүүн самдаг очир гишүүн бас хэлсэн. Багнуурын урхаа үндсэндээ 65 мянгаар олборлоо 55 мянгаар зарж байгаа алдагдaltaа нүүрсээ борлуулж байгаа гэж. Тэг өртөх нь 1 тонн нүүрс олборлж байгаа өртөх 65 мянга. Гэтэл хувийн хвшлийн адуун чулууны дорнодын 1 тонн нүүрсээ тийм 35 мянгаар борлуулад ашигтай ажиллаад байгаа. Энэ л үндсэндээ бас ингээ менежмент ямар байна гэдээ ялгаа байгаа даа. Үүнийг бас манай их хурлын гишүүд бодох ёстой. Цаашдаа бас бид анхаарах ёстой. За Эрдэнэт гишүүнээ ярьж байгаа ажилчид хувьцаа эзэмшүүлэх. Энэ маш чухал. Энэ маш чухал. Ялангуяа Эрдэнэт үйлдвэрийн одоо тийм ажилчид аль 90 онд цэнхэр тасалбараараа бид нэр Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг авна гэдээ одоо хүртэл хадгалаа сууж байгаа. Одоо хүртэл сая 100 очдоос л гуйж ил нэгчээл бас одоо яах юм болоо гэж. Энийг одоо их хурлд бид шийдчмээр байгаа. Ямар ч компани ногдлоо шиг хувьцаа эзэмшээгүй, ногдлоо шиг аваагүй өмчгүй болцсон. Бусдад одоо иргэд бол бус иргэд бүгд үндсэндээ тодорхой компани хувьцаа эзэмшээд хувьцаагаа зарж борлуулаад орлого олцсон. Эсвэл зарим нь хувьцааны эзэмшээ одоо хүртэл ногдлоо шиг явж байгаа. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр дээр ийм асуудлууд байна. За үүнтэй адилхан Эрдэс 5 толгой дээр бас нас барсан иргэдийн хувьцааг яах вэ? Нас барсан иргэд ногдлоо шиг өстө ногдлоо шиг байхгүй. Энийг одоо бас шийдэх асуудал байгаа. Тэгээ их хурл энэ тогтоолыг хилцэх явцдаа бас энэ хоёр иргэдийн тулгамдсан хүсэн хүлээж байгаа асуудлыг бас нэг хамтдан шийдчихээсэ. Энэ бол их хурлаас шийдвэр гарах учраас бүр их учраас бид нар бас оруулж чадахгүй байгаа. Энийг бас анхааралтай авчаасаа гэж хүсэж байгаа. За хувьцааны мэдлэг 90 онд бүгдээрээ хувьцаатай болсон. За тэгвэл 2011-д бүгдээрээ Эрдэнэс 5 толгой Эрдэнэс Монгол компани 1072 хувьцаа Эрдэнэс Монголын 1 хувьцаа гэдэг бүгд хувьцаа мэддэг болсон. Ноогл ашиг үндэсний баялагын сангаар дамжуулаад авдаг болсон. Одоо бол 90 оны иргэдийн ойлголт өнөөдөр иргэдийн ойлголт өөр болсон. Энийг одоо бас манай гишүүд бас ялгаж салгаж хараасаа. За их хурл дээр асуудал хилцэж байгаа болохоор энэ МЯТ-тай холбоотой асуудал дээр жишээ нь хэрэгтэй. Алдагдлаа бас нэмээ хэлчихээр ямар хөө алдагдлалтайгаа маш ашигтай байгаа юм уу? За миний хувьд одоо зам тээврийн сайдаар ажиллаж байгаа үед МЯТ компани түүхэн дээд ашигтай ажиллаж байсан. МЯТ компани орон нутгт нислэгийн үнийг 2 дахин бууруулж байсан. Гадаад нислэгийн үнийг 3 дахин бууруулж байсан. Гэсэн мөртлөө түүхэн дээд ашигтай ажиллаж байсан. Ингэж бас ажиллаж болдгийм байна лээ. Болдгийм байна лээ. Гэтэл өнөөдөр ингээд ямар болчих гээд байна одоо мэдэхгүй одоо өнөөдөр сүүлүүд ямар болчиход байгаа би сайн мэдэхгүй байна. Тиймэрхүү зүйлүүд дээр одоо ашигтай ажлуулыг бол төрийн компаниуд ашигтай ажиллуулж илүү ард иргэдээ ээлтэй ажиллаж болдгийм байна лээ. 2 аймагт нисдэг байсан бол 8 аймагт нисдэг болсон. Билетний үн 2 сая байсан бол 2 талдаа 1 сая болсон. Сеулэр 3 сая нисдэг байсан бол 1 саяар нисдэг болсон. Ингээд гисэн мөртлөө түүхэндээ олж байгаа ашигтай ажиллаж байсан. Ийм бас менежмент хийж. За түрүүн бас Монголын цахилгаан холбоог асуугаадсэн. МЯТ-ыг асуугаад байна. Цахилгаан холбоог ярих уу? Жимбат захирал. За МЯТ дараа нь Жимбат захирал та нэг хэлдэ одоо бас олон жил зүтгэлээ. Одоо ер нь бас ингээд ажил сайжруулах гээд үзээд байгаа захирлуудын л нэг шүү дээ. Тэгээ одоо бэлтгэл ажлыг хангуулах хэд хэдгч удаага орж ирв. Өмнө нь бэлэм IPO гаргах гээд бэлтгэсэн байсан. Тэгэл тогтоол нь хугацаанд дууссан те. За 4-р микрофон. За Монголын цахилгаан холбоо компани гүйцэтгэгч Чимбат. За гишүүдийн асуулт хариулъя. За Монголын цахилгаан холбоо компани бол салбарын одоо 100 жилийн түүхтэй ууган компани. За Корея Телеком КТ одоо олон улсын хөрөнгө оруулагч бас манай салбарт орж ирж манай компани 40% бас авч ирсэн. Тэгээ 2019 онд бол Корея Телеком компаниас төр өөрийнхөө хувьцааг аваад одоо бол 94.6% нь төрийн эзэмшил, 5.7% нь бол 4,000 орчим жижиг хувьцаа эзэмшигт байдаг. За компани үйл ажиллагааны хувьд бол 4 жилийн өмнө бол 17 тэрбумын
орлоготой ажиллаж байсан бол одоо өнгөрсөн онд бол 26 тэрбумын орлоготой ингээд явж байгаа. За нэгж хувьцааны үе нь бол Дөрөвдүгээр микрофон нэмэлтийн минут. за нэгж хувьцааны үнэлгээ бол бас сүүлийн 4 жил 40 орчим хувиар өссөн гэдээ явж байгаа. За өмнө их хурлын одоо тогтоол гарсантай холбоотой компани бол 34% хүртэл нэмж хувьцаа гаргахаар бол бэлтгэл ажил бол хангагдсан. За тэгээд одоо 49% хүртэл нэмж хувьцаа гаргах энэ ажил бол одоо манай компани бол хийх боломжтой гэж ингэж үзэж байгаа. За Мятын компани захирал Дэлмэн 3 дугаар микрофон. Хаасан байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Мят компани үүс захирлын үүрэг төр орлон үүс тэлэн байна. За Мят компанийн хувьд бол 2024 онд 12.5 тэрбумын ашигтай ажиллаж байсан бол энэ жилийн хувьд бол бид нэр 3 дугаар улирлын байдлаар 9.6 тэрбумын алдагдaltaй ажиллаж байгаа. Тэгээд гол алдагдал нөлөөлж өвчин зүйл гэх юм бол нэгт бол одоо бид нэр орон нутгийн 8 чиглэлд нислэг хийж байгаа. Үнийн тарифыг хатуу тогтоосонтой холбоотой бид нар энэ жилийн хувьд бол хүлээгч гүйцэтгэлээр нэг 16.2 тэрбумын алдагдал орж ирж байгаа орон нутгийн нислэгийн. Мөн Оросын холбооны улсын дайн байлдаантай холбоотой нөхцөл байдлаас үүдээд бид нэр түлш шалтгааны хувьд бол тодорхой хэмжээний бас үн тариф өссөн. Үүнтэй холбоотой зардал бол нэлээд өндөр орж ирж байгаа. Тэгээд 11 сарын гүйцэтгэл харьцангуй бас тасарж байгаатай холбоотой хүлээгдэж байгаа алдагдал оны эцэст бол нэг нэлээд өндөр байхаар байна. Нэмэлтийн минут. За болсон. Сархтын Зүлбүкар гişүү.